Монголын анх сансарт ниссний 45 жилийн хүрээнд сансрын мэрийн уулзалт хилцүүлэг өнөөдөр Чингис хаан үндэсний музейд боллоо. Энэ хүрээнд зочид төлөөлөгчид Монгол Улсын сансар судлалын өнгөрсөн үеийн түүх, энэ салбарын ирээдүйн хөгжил, хиймэл дагуулын төслүүдийн талаар ярилцлаа. Гүр аргачаа зөвлөлт холбоод улсын нисэгч Жанибековын хамт Соёз 39 сөлгөөр 1981 оны 3 дугаар сарын 22-нд сансарт нисснээр Монгол улс сансрын судалгаанд оролцсон цөөн орны нэг болсон юм а. Тэрээр Аз ТV-ийн 2 дахь дэлхийн 101 дахь сансрын нисэгч болж Монгол улс сансарт хүнээ илгээсэн дэлхийн 10 дахь орн болж түүхэнд бичигджээ. Энэхүү нислэгийн үеэр 30 орчим шинжлэх ухааны туршилт хийж Монгол орныг сансраас судлах, байгаль орчны мэдээлэл цуглуулах зэрэг ажлыг гүйцэтгэсэн нь сансрын технологиг бодит хэрэглээ нэвтрүүлэх эхлэл болсон байна. Өнөөдөр Монгол улс сансрын технологийн чиглэлээр үндэсний мэргэжилтнүүдэд бэлтгэж 2017 онд Мазала нэртэй анхны хиймэл дагуулаа хөөргснөөс хойш нийт 12 хиймэл дагуул хөөргөд байна. Зөвхөн сансрын хөлгийг 99% магадaltaйгаар бүтээсэн баталгаатай гэж үзэж яхад сая 500 мянга гаруй эвдрэл гарах боломжтой гэж тэр үеийн техникийн үнэлж ирсэн юм үнэлгээтэй. Гэхдээ л Монгол хүн энэ эрсдэл дундор ингээд өөрийн гэсэн шинжлэх ухааны академийнхаа Монголын ард түмний даалгавартай тэр түүнийгээ биелүүлсэн эрдэм шигээний цогц хэд хэдэн асуудлыг боловсруулсан сансрын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр тэрнтэй алхам ээлж ажилласан манай эрдэмтдийн ололт юм да. Энэ үйл ажиллагааг үргэлжлүүлээд явах залуу хүмүүс, залуу эрдэмтэд бий болжээ. Тэд өнөөдөр нэлээд халыг харж олон зүйлүүдийг төлөвлөж үйл ажиллагаа явуулж байна. Монгол улс хиймэл дагуул хөөргсөн, дараагийн хиймэл дагуулыг хөөргөхөд бэлэн байна. Ингээд сансрын лаборатори юмнуудыг бий болгоод олон төрлийн туршилтууд амжилттай хийгдээд ингээд явж байна да. 2024 онд Ондоо Space компани хувийн анхны хиймэл дагуулыг 2 хиймэл дагуулыг хөөргөд 25 онд болохоор нэмээд 10 хиймэл дагуулыг хөөргсөн. Тэгээ гол зорилго нь болохоор Монголд байгаа сүлжээгүй байгаа малчид газар тариалан эрхлэгчдэг гэдэг энэ хүмүүст бага хэмжээний даатаг боломжийн өртгөр орон зайнаас хамаарахгүй хүргэе гэдэг гол зорилготой. Тэгээд дотоод бас яг инженерүүдийг аваад сургаад хийж байгаа хиймэл дагуул маань бол дандаа Монгол залуучууд өөрсдөө Монголдо хийсэн тийм хиймэл дагуул байна. Мөн манай залуус Монголын говийн бүсэд Марс V төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ангараг гаригийн орчныг дуурайлан судлах сургалт туршилтын бааз байгуулж байна. Ингэснээр ангараг гариг руу зорчих сансрын нислэгийн өмнөх бэлтгэл, орчны туршилтыг дэлхий дээр хийх боломж бүрдэж, цаашлаад шинжлэх ухаан боловсрал, аялал жуулчлалын шинэ чиглэл хөгжих боломжтой гэж үзэж байна. Сансрын юм яриа уулзалтад оролцогчид Монголын сансрын салбар өнгөрсөн түүхээсээ урмавч хиймэл дагуул инновац шинжлэх ухааны хөгжлөөр дамжин ирээдүйд илүү өргөжнө гэдгийг онцолж байлаа.